Эрдэнэс Монгол нэгдлийн төлөөлөл удирдах зөвлөлийн хурлаар Эрдэнэс Монгол нэгдлийн дотоод аудитын дүрмийг шинжилэн баталсан байгаа. За энэхүү дүрмийн гол утга агуулга бол нэгдлийн хүрээний дотоод аудиторуудыг нэгдсэн удирдлагын тогтолцоонд шилжүүлсэн энэ явдал юм. За нэгдсэн удирдлагын тогтолцоонд шилжүүлснээр нэгдлийн хүрээнд хүн хүчнийхээ нөөцийг зөв ашиглах, за нэгдсэн удирдлага арга зүйгээр хангагдах, олон улсын түвшинд дотоод аудиторуудыг бэлтгэгдэх, за нэгдлийн хэлээр дотоод аудитын тайлан төлөвлөгөөнүүд нэг хэлээр бичигдэж, нэг хэлээр тайлагнадаг систем рүү оруулж байгаа нь гол ач холбогдол давуу тал гэж ойлгож байгаа. За өнөөдөр ингээд нэгдлийн хүрээний дотоод аудитын тогтолцоонд ажиллаж байгаа дотоод хяналтын төрөлцсөн нарийн мэргэжлийн хяналтын дотоод аудитын хүн маань цуглаж анхны зөвлөгөөнийг хийж байна. Тэгэхээр энэ зөвлөгөөнөөс бол бид бүхэн хаана явж байна, юу хийж байна, энэ салбарын чиглэлийн дэлхийн нийтийн хандлага ямар байна гэдгээ ярилцсан. За мөн цаашид юунд гол анхаарлаа хандуулах юм бэ? Энэ асуудлуудаа бол хэлцэж ярилцлаа. Тэгээд өнөөдрийн энэ хурал зөвлөгөөний үр дүнгээс бид нар томоохон өөрчлөлтүүд гарнаа, агс дэвшил гарнаа гэж хүлээж байна.